Сайнбацхан уу? Налагчуудтай хайр түгэе. Мэндчилгийн хүргэлтийн хамт олноос та бүхэндээ анх тугаар үндсэн хуйлаан баталж бүгд найрамдах Монгол алсаа тунхаглан зарласан түүхэн өдрийн мэндийг дэвшүүлж ээлжиж хинхэн дугаараараа учран залгаж байна. Хорвоод мэндэлсэн Хоски баярын өдөр нь тохиож байгаа хайртай найз Алтан Зулдаа хэмээн хаяглаж алс холоос хэрхэм найзууд болох Саран Жаргал, Саран Заяа нарын зүгээс илгээсэн айгүй гоё мэндчилгээг хамтдаа уламжилцгаая. Яг одоо найзан дотор ажиллаа хийж байгаа. Тэгэхээр холоос илсэн мэндчилгээгээр сансан сэтгэл амны нөхөрлөлийг хамтдаа гэрчилцгээе. 우리 샤르난 참아이 옥승으로 디메 댄드위치 반 빛복대래 Самано. Алтан зул мөн үү? Мэндчилгийн үргэлж үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжиж хинхэн дугаараа ийм гоё цэцгийн баглаад байгаа яг одоо Алтан зултайгаа үргэлжлүүлж байна. Энэ өдрийн мэнд хүргээ ажил алба тавтай сайхан мөн үү? Сайн. Ажлаа хийгээд тун завгүй байх шиг байна. 11-р сарын 26-нд айлчлан ирсэн шинэхэн нас амьдралын тань тодхон дурсамж болсон төрсөн өдрийн баярыг тань хуваалцах гэж байна. Баярын мэнд хүргэе. Баярлаа. Ямар гоё өдөр хорвоод мэдлээвэ. Яг одоо эх орны маань өнцөг булан бүрт Монгол хүн бүрт омогшил бахархлыг мэдрүүлсэн тусгаар тогтнолын баярын өдрөөр Монгол улс эх оронд хүмүүн заяаг болж мэндэлсэн эрхэм хатагтай таны баярыг хуваалцахаар бидэнд нэгэн хүмүүс холбогдсон байна. Бэлэгний эзнийг нэг таах гээд үзэх. Бэлэг хинээс юм болов? Манай хчин болов хуурайж байгаа юм. Нэрийг хэлж болох юм. Саран Заяа юм болов. Хуурай ихчээсэн байж магадгүй гэсэн хүлээлттэй байна тий. Тэглээ яг тэгэхээр төрсөн өдрийн баяраар найз нөхөд гэр бүлийнхэн ер нь айгүй олон хүмүүс гинтийн бэлэг барихыг хүсэж байгаа. Бас таныг баярлуулахыг хүсэж байгаа. Харин бид түүнийг илүү тодорхой болгож бэлэгний эзнийг тодорхой болохын тулд эхлээ танд гоё мэндчилгээ уншиж өгмөөрэй. Маш сайн сонсвол таны таамаг зөв үү? Аль эсвэл өөр хүн үү гэдэг нь айгүй тодорхой болно шүү. За яа. Энэ мэндчилгээ хэлийн чандаас танд хаяглан ирсэн байна. Нөхөрлийн үнцэн найз гэдэг үгний утга учирыг үг үйлдэлээрээ үлгэрлэж, үргэлж бидэндээ баяр баясгалыг мэдрүүлж байдаг үгээр хилэмгүй сайхан төрсөн эрхэм найздаа дүүдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Төрсөн биш ч гэсэндээ төөрөлдсөн их хувь тавилангаар учран золгож, төрснөөс өөрцгүй төө зайгүй ихээр үерхэж нөхөрлсөн шүү бид хамтдаа. Амьдралын жаргал зовлон бүхнийг хуваалцаж, үргэлж ардан төшиг байх болно. Алтан дэлхийд дандаа азтай, одтой яваарэ. Маргалдаж муудалцах үе бидэнд цөөнгүй байдаг. Тэгсэн ч гэсэндээ сэтгэл зүрхэндээ үргэлж чамаагаан бодож явдаг юм шүү. Хэцүү мөчүүдэд дэргэдэн байж чадаагүй ч гэсэндээ зүрх сэтгэлээрээ дандаа чамтайгаа хамт гэдгийг мэдэж байгаа үсттэй. Хамгийн үдсгэлэнтэй шүү. Хамгийн гоёороо баярлаарай. Хязгааргүй их хайртай шүү гэж хаягласан байна. Нилээн холоос сэтгэл зүрхээ шингэн байж энэ цэцгийн баглаанд таны эрхэм найзууд Саран Жаргал, Саран Заяа нараас нь хаяглан саранараас илгээсэн байна. Сайхан бүсгүйд баярын мэнд хүргэе. дүүрэн жаргалд омбна найз минь дүүрэн олохгүй төрнө. За тэгээд ерөнхийдөө бэлэг хинээс вэ гэхээр шууд л бас эрхэм ихчийн нэр орж ирж байгааг бодоход их дотн нөхөрлөдөг болов гэж бодож чинь. Тэгээд эгч маань хэлэхдээ бас бидний насны зөрүү нэлээ их. Гэхдээ бүр үнэхээр нөхөрлийн үн цэнийг мэдрүүлж чаддаг бурхнаас илгээсэн учрал гэж байдаг бол тэр нь бидний энэ үн цэнтэй харилцаа бахаа гэж бодож ийн гэсэн. Тэгээд дүүгээ бүр чанга тэрвэн үнсмээр байгаа хамгийн ихээр бас чамаагаан санаж байгаа шүү. Төрсөн дүүшгээ дэндүү ихээр дотноссон байна шүү хэмээн илгээсэн. Одоо бидний бичлэгийг бас онцгойлон үзээд сууж байгаа хаа гэж бодож ийн. Таны хэлэх үгийг сонсмоор байна. Тийм ерөн бол ямар ч найзаас илүү тэгээд унсанж босонж дандаа хард байж идэг. Тэг би өөр амир ааш муутай. Тэр айгуу муухай аш гаргадаг ч гэсэн ерөөсөө таахгүй дандаа л хажууд байж идэг. Тэг би бас амир их санаж байгаа. Тэг хайртай шүү гэж. За
тэглэв яг тэгээд удахгүй бас сансан сэтгэлийн дэвтэйгээд ад жаргалтайгаар уулзах байхаа гэж бодож байна. Тэгээд үнэхээр бас төөрөлцөн хувь тавилангаар учран золгосон төрсөн дүү шигээ эрхэм амьдралынхаа их чухал хүн гэж бодож хүндэлж явдаг юм шүү. Тэгээд хүний амьдралд ирсэн жаргалч бай, зовлонч бай дандаа цаг хугацааны хязгаартай байдаг учраас бүх зүйлийг даваад гарах хүч чамд минь байдаг шүү гэсэн. Тэгээд төрсөн өдрөө сайхан тэмдэглээрээ сайхан баярлалаа. Гэгэн сайхнараа нүгэнэгээ Мөнний гүргэж инэх би дуртай Маргаш гой өдөр байгаасагээ Мандах нарыг харах би дуртай Гэтэгдээсээ